Өдрийн мэнд хүргэе. За ингээд 146 дахь өдрөө Америк нэгдсэн улсын Сан Франциско хотод өглөөг сэрлээ. За ингээд уул нь бол их шар, тэгээд модтой юм байна. Тэгээд шар нь бол ийлсэн болов уу гэж бодсон чинь борооны улирал биш болоод өвс нь гандцсан, шаралсан өвс байгаа юм байна. За өглөө босоод усаа уугаад эхнэр бас бэлдээд хоол бэлдээд гарсан байлаа. Овёсоо сүйтэй за ингээд лиртэйгээ идэхээр шийдлээ. За өглөөний цайг охтуудтайгаа хамтдаа адилхан идээгээд охтуудаагаа сэрээлээ. За бид нар унтсаар байгаад шөнө ерөнхийдөө 4 цаг хавцаа унтаад за өглөө 2 цаг хүртэл бүгдөө нам унтсан байлаа. За магадгүй энэ нөгөө цагийн зураг бах. За ингээд өглөө босоо шууд дасгалаа хийж биеэ сэргээе гэж бодоод дээсэндээ нэг 200 үсрээд үндсэн дасгалаа хийгээд гар дээрээ 20 за гидсний таталтай ингээд 3 хэлжээрээ хийлээ. За өнөөдөр эхнэр бас гадуур ажил амжуулж байгаа 4 цаг хавцаа ирнэ гэсэн. За эхнэрийг гэртэл бид гурав бас ачаа бараагаа зэгцлээд ерөн бэлэн байдлаа хангаад байжээгээд охтуудынхаа үсийг самнаад цайгаа уугаад ингээд үндсэн өдрийн цагууд өнгөрлөө. За бид гурав манай энд байдаг бассейн, жимтэй бас сонирхож үзье гэж бодоод гэрээс гарлаа. За яг ингээд энэ хотхны төвд нь нэг жижигхэн хөрхөн жимтэй бас юм фитнес байна. За фитнес жимийн хаалганууд нь бүгд төгжээтэй байдаг юм байна. Хаана нь одоо юм манайхаар хэлвэл одоо сөөхөн байд юм бол гэж бодоод үзсэн нэг офис байна. I have listened to my friend. Yesterday we came here. So yeah, you can ask him because like each resident they can take 2 guests with them. За ингээд орсон суугчд бол үндсэндээ нэг 2 үндсэн зочноо энд оруулах боломжтой гэж хэлж байна. За тэгээд энэ талаар заавал нөгөө байрныхаа эзэнтэй ирэх ёстой гэсэн учраас маргааш бид нар ирж уулзахаар боллоо. За ингээд эхнэр ирсэн байлаа. Бид нар бөөндөө хамгийн ойрын нэг дэлгүүр оръё. За мөн бас ээж эрдэнэгч манай номын эрдэнэ буюу Номкод маань одоо машиныг бариад ингээд бид нар нэг газар уулзахаар товллоо. За хамгийн ойрын нэгэн дэлгүүр дээр ирлээ. Safe Way гээд ингээд ирсэн ер нь жимсний үн харцсангуй бас гайгүй. За шаардлагатай юмудаа авъя гэсэн Costco-гоос авсан арай хямд байдаг гэхээр бид нар хойшлууллаа. Чадвал өнөөдөр орой Costco орно. За амжихгүй бол маргааш орно. За хоёр охин ч англиар бол зүгээр хүмүүстэй шууд л яриад байлаа. Хүүхд болохоор ичид зоох юм байхгүй алдаа он хамаагүй ярьж байлаа. За ингээд бид нар нэлээд хөгшин онтой манай гамбаахын хүү ганаахын хөгшин одоо юуг энэ чи ямар юм шин бэлээ. За унаад ингээд явлаа. За манай эхнэрч машин сайн барьж илаа. За ингээд Номкод дүүтэйгээ хамтдаа бид нар хамгийн гоё ямар хоол идүүлэх үү гэдээ бидний хоолнд дайллаа. За тэгэхээр манай охтоо бургер идэх гэсэн учраас Америкт Макдоналдоос илүү бас нэр хүндтэй олон хүмүүс ордог In and Out гэсэн энэ бургерийн газар орж бургер идлээ. Тэгсэн ах нь идэж болохгүй шүү дээ гэсэн чигүй танд идэж болохоорыг агнаа гэд бифтэй ийм байцаанд ороосон одоо бургер гэх юм уу да ийм зүйл өглөө амт мамт болцтой янзын сайхан байна. За ингээд бид нар бөөндөө хоолоо идчихэд гарч ирлээ. Тэгсэн намайг жимд яваад эхэлсэн. За жингээ барьж байгаа гэдгийг сонсоод одоо энэ Америкт маш алдартай энэ хөл сүлжээ фитнесийн газар манай дүү ажилт юм байна. За ингээд та ийшээ ороо сонирх гэсэн яваад орлоо. Үнэхээр тасархаа. Ингээд маш олон төхөөрөмжүүдтэй хамгийн сүүлийн үеийн ориг төхөөрөмжүүд байдаг гин. За ингээд сагсан бөмбөгийн талбай, волейболын талбай, бүх талбайтай. За ингээд эмэгтэй эрэгтэй тустай. Энэ дээр нь олон улсын төрийн талбайнууд өлгснөд нь Монголын төрийн талбай хамгийн дээр нь гоё байсан. Төрийн талбайдаа хүндэтгэж мөргөөд ингээд гарч ирлээ. За би Сан Францискод байх хугацаанд 2-3 удаа энэ жимд явхаар боллоо. За ингээд манай дүү бас амттай гоё зарим байдаг газараа дагуулж ирлээ. Тэгсэн модны одоо хөрсөн дээр ингээд нэг хар шатцсан юм шиг юм тавьсан байсан. Юу юм болоо гэсэн харин шатцсан модоо ингээд тавьчихд юм байна. Бас үзэмжтэй л харагдчихлаа. За ингээд Соми Сами гэдэг энэ хамгийн амттай заримгийн бид нар хамтдаа идчихэд гэхдээ би бол идээгүй шүү амссан. Ингээд гамбаахындаа ирлээ. За гамбаахындаа нилээн оройтож товлсон цагаасаа нилээн шүн 12 цаг ирлээ. Номын эрдэнэ. За Номкод үтэйгээ ярилцлаа. Одоо 3 дугаар курсын оюутан. За Public Universities буюу одоо нөгөө төрийн өмчийн улсын сургуулиудын их сургуулиудын тэргүүлэх Америкт нэг дордог байгаа юм байна. Энэ сургууль тэтгэлгээр
ингээд суралцдаг ийм мундаг оюутан байгаа. За ингээд номко дүүтэйгээ маш олон зүйлийн талаар ярилцсанаа тусад нь видео олгож оруулнаа. Ингээд нэг мэдсэн шөнийн 1 цаг 30 минут болсон байна. Би тэгэхэд шууд харихаар шийдлээ. За ингээд Америкт өнгөрүүлсэн эхний өдөр инхүү өндөрлж байна. Ачаа бараага гамбаахында буулгачаад октод маань чамдамуудаа сэв битл өргөд байрлаж байгаа газараа утганд ойрлээ. За бүгдөө сайхан амраарай. За ингээд маргаашийн бичлэгээр уулзцаая.